Ховд аймгийн Цэцэг суманд улсын тусгай хамгаалалттай газрын цагаан эрэг хэмээх газарт өгөөжтэй компани 2016-аас 2018 оны хооронд нөхөн сэргээлт хийх нэрийн доор хувилбасаар вольфрам олборлсон хэрэг гарсан. Энэ хэрэгт улсын хурлын гишүүн, аймгийн засаг дарга, цагдаа, мэргэжлийн хяналт, сумын засаг дарга, тусгай хамгаалалттай газрын дарга гээд 30 орчим хүн шалгагдаж байсан юм. Тэгвэл шүүхээс Баатар хүү, Үнэн Бат, Бат Эрдэнэ нарын 3 хүнд 3-аас 7 жилийн хорих ял оногдуулж, бусад холбогдогчдод 3-аас 18 сая төгрөгийн торгуул болоод төрд учруулсан 11 тэрбум төгрөгийн хохирлыг хуваан гаргуулах шийдвэр гаргажээ. Мөн энэ хэрэгт улсын хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Бямб цогт нэр холбогдож байсан. Тэгвэл тэрээр энэ хэрэгт нутгийн хүний гуйлтаар тусалсан хэмээн тайлбар өглөө. Тэндээ нөхөн сэргээлт нэрээр нэг компани ороод бас нутгийн компани тийг холбогдох ирээдүйд дүрмөө байгууллал нөхөн сэргээлт хийх явцтай холбооролт хийсэн юм байна лээ. Түүнтэй холбоотой асуудал үүссэн. Тэн дотор одоо бас миний нэр авчуулагдсан. Тийм зүйл явдаг юм аа. Тэгээ тэрний асуудал олон жил одоо шүүх хурал нэлээ олон жил явж байгаа. Явагдаад одоо тэгээ дуусчих шиг байна. Таныг ямар хамааралтай гэж байна? Гэхдээ намайг одоо тухайн үед бас тэр хүмүүс тусалсан гэдэг юм байлээ. Нутгийн улсууд яг бас тий бие биендэд туслах дэмжих юм бас байдаг. Яриад өгөөч, хэлээд өгөөч ихт нас ярьж хэлжсэн зүйл байдаг. Түүнээсээ болоод нэр холбогдоод хэлмэгдээд олон жил явж байгаа. Надад бол хийсэн гэмтрэг байхгүй. Яг нь нутгийн хүн бас хэлээд өгөөч ихт нуцтал хэлээд өгсөн. Тэр нь гай болсон надад өөрт. Сайхан сэтгэр хүн хандсан биш буцаагаад одоо өөрт гай болсон. Хэлээд өгөөч гэдэг нь яг ямар асуудал вэ? Үгүй яг одоо бас дэмжиж өгөөч гэж одоо тий холбогдох хүмүүс хэлээд өгөөч л гэж одоо уцтахаар нь тэгэл уцтдсан. Тийм л юм болсон юм.